Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмтэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 34 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээ манай сонсогч хөөхөн ямар удаа үлээвэ бити ингэж алга болж ийл да. Эцэгтэй подкастаа оруулаарай гэсэн мэлээ. Тэгэд үнэхээр уучлаарай. Ажил амьдрал маань заримдаа амждаггүй. Харин зарим тохиолдолд бол нэлээ хүнд хэрэг ярьж байгаа үедээ миний хувьд бас өөрөө маш их судалгаа хийж бэлддэг болохоор сэтгэл зүйн маань ер нь жоохон ингэ гэмтээд ирэх юм бол хэсэгтээ болцоод байгаа шүү. Ялангуяа хүүхэдтэй холбоотой хэрэгүүд бол хамгийн хүнд байдаг. Гэтэ хүнд байлаг одоо яхав нийгэмд Монгол улсад ийм хэрэгүүд гараад байна шүү гэдгийг та бүхэн сануулж урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх гээд анханасаа нээсэн учраас огт бүр юусаа алга болохгүй. Тэгээ та бүхэн маань хэрэгээ сонсч эхлэхээс өмнө манаас уг subscribe-а дарсан байна уугүй юу нэг шалгачаарай. Сонсогчдын маань бараг 90% нь юусоо суугаа subscribe дараагүй үздэм билээ, сонсдсон билээ шүү. За тэгээд өнөөдрийн үндсэн эрхтэй оръё. Өнөөдөр эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэг хүний бэлгийн эрх чөлөө халдваршгүй байдлын эсрэг гэмтэргийн талаар бэлтгэсэн байгаа. Ингээд эхлэе. Гэмтрэг бүлдсийн этгээд тулах нь Монгол улсын иргэн 54 настай эрэгтэй бага боловсралтай мэрэгжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бол 3 эхнэр хүүхдээ хамт амьдардаг. За урд нь бол 6 удаагийн яар шийтгэлтэй байсан, хэрэг хариуцах чадвартай 6 удаагийн яар шийтгэл нь яг ямар зүйл ангаар ял эдэлжсэн талаар бол мэдээлэл байгаагүй. Тэгээ дээрэгт хэд нь бол 16 настай охины бэлгийн эрх чөлөөнд нь халдсан байсан. Тэгэхээр одооноос хохирогчийг учрал гээд явна. Учрал 16 настай аав ээжтэйгээ ганц айлаар амьдардаг. Ганц айлаар гэдэг нь болохоор хажуу хөршүүд байхгүй, ер нь одоо сумын төвөөс зайдуу гэсэн үг. Тэгээ нэг өдөр бол аав ээж хоёр нь гарч яваад тэрнээс хойш гэртээ ганцаараа байжгаад нэлээ орой болцсон, 11 өнгөрцөн болохоор амархаар хэвцсэн. Байшин нь дотроо 3 өрөөтэй болохоор учрал жижиг өрөөнийхөө хоорон дээр хөвтөжсэн чинь шүн 3 цагийн үед өрөөнд нь танихгүй эрэгтэй хүн орж ирээд учралын баруун гар руу зохиод хөө яхын дүү гэд дууцсан байгаа юм. За энэ орж ирсэн танихгүй хүн бол гэмтрэг үйлцэн этгээд буюу 54 настай тулгаа. Ингээд учрал ирээд хартал бүр үнэхээр огт танихгүй хүн байхаар нь та хэн бэ? Аав ээж хоёрыг харсан уу гэж асуухад бол аав ээж хоёр чинь төвд хүний төрсөн өдөр гээд уугаад явж байсан. Ахын сая салаад ирлээ гэж хэлсэн байгаа юм. Уг нь бол учрал унтахаас өмнө ганцаараа айгаад байсан учраас галтайгаа болон том өрөөнийхөө гэрлийг асаалттай унтсан. Тэгсэж чинь тулгаа орж ирэхдээ гэр нь бүр хав харанхуй байсан байгаа байхгүй. Тэгээ нөгөө танихгүй хүний царайг харах гад уцсныхаа гэрлийг асаагаад нүүрлүүн тусах гэсэн чинь тулгаа шууд уцыг булгаж аваад цонх руу шидсэн. Тэгээ учрал бол гинт айгаад цочуртоод орноосоо босох гэсэн чинь шууд хүзүүнээс нь багалзуурдаад орлоо дарж хөвтээд учралын 2 гарыг нийлүүлээд толгой дээгүүр нь бариад нөгөө гараараа шууд хувцсыг нь тальж өөрийнхөө хувцсыг бас тайлсан байгаа юм. Тэгээ учрал бол шууд бойл гэд орилоход чи 1000 орлоод нэмэр авахгүй аав ээж хоёр чинь төвд явж байгаа чамааг аврах хүн байхгүй чи надад зүгээр оролдуулах юм бол би зүгээр гараа явчнаа оролдуулахгүй байх юм бол харин би чамааг алчаа явна гэж хэлэхэд учрал үнэхээр их айжсэн болохоор заа гэд хэлсэн. Тулгаа тэгээд учралд ахын чамааг яг хүчнээгүү эздээ намайг хүчингийн хэрэг гэж цагдаад өгөхгүй эздээ чи цагдаа гэхгүй байх юм бол дараагийн удаад хоёлаа уулздаг байя ах нь хөдөө байдаг тэгээд чамд мөнгө өгнө мал авчирч өгнө энэ төр гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд бүр дараагийн удаа гэж хэлсэн. Тэгээд энийг сонсоод учрал айсан болохоор толгой тохиос өөр юу ч хийж чадаагүй. Хамгийн гол нь учрлыг ална гэд хэлсэн болохоор ууралж хүүдээ уурандаа ямар нэгэн муухай зүйл надад хийчих үдээ гэд маш их айж исэн. Тэгээд тэдний гэр нь сумын төвөөс 2-3 км-ийн зайтай. Тэгээд ойр орчимд нь болохоор ганц 2 хон л айлаадаг болохоор чанга орлоод ч гэсэн хин нэгэн сонсохгүй байх үдээ гэж айсан учраас орлоод эсэргүүцээд ах юм бол бүр уурыг нь хүргээд алуулж ухаах гэсэн бодол төрсэн байгаа юм. Тэгээд учрал орой унтахтаа цээжвч дотор хувцтайгаа унтчихсэн. Тулгаа бол бүх хувцсыг нь тайлаад хөхнөөс нь барьж бүр хатсан 2 гарыг нэг гараар нь дээшлүүлсэн байснаа тавиад шууд доошилж хэрвээ босож ирэх юм бол шууд алын шүү гэж хэлсэн. Ингээд учрлын бэлэг хэрэгтнийг долоох гэх мэт бэлгийн эрх чөлөөнд нь халдаж эхэлсэн.
Ингээ яг хүчиндэх гэхэд бол юусоо болохгүй байна энэ төр гээд дахиад үзээд байсан болохоор учрал яг энэ үеийг ашиглаад би ахаа ингээ гарч би засчаад ирээ гэж хэлэхэд нөгөөх нь за тэг амбартаал би засчих гараа цутаач ба гэд гаргасан. Тэгээ учрал болохоор гүү ахаа би авахгүй манай амбарт угаасаа би засдаг зориулт юм байхгүй болохоор би гараа чийчээд ирээ гэд ай талыг нь хараад эвтэхийн хэлэнгүүтээ гэрийн дотор хаалгаа зөөлөн хаагаад амбартаас ээжийнхээ өмд подолкийг өмсчөөд амбараас гараад шууд гүйсэн. Энийг нь тулгаан мэдээд цонхоор хөөш чи хаажчих байгаа юм бэ гэд ойрлоход учрал шууд хажуу талынхаа хашааг даваад цухтаасан. Яагаад тэгэхээр эдний өөрийнх нь хашаа болохоор нэлээд том хаалга нь нэлээд урд байдаг болохоор хашаан дотроо хаалга руугаа гүйх юм бол баригдчих байхаа гэж бодоод шууд хашаа тавсан байгаа юм. Ингээд авч гараад ойр хавьд нь ойрхон айл байхгүй болохоор үерийн далан тал руу шууд гүүгээд өндөр хавтангийн цаана очиод нуугдсан. Тэгээ тэр үед бүр маш их айж исэн үнэхээр сандраад яаж гүүж тийшээ очсноо ч санахгүй байна гэсэн мэлээ. Тэгээ нуугдаад сууж байхад тулгаа араас нь гарч ирээд хашааг нь тойрж учрлыг хаагаад нэлээд удаан гүйсэн. Тэгээд алга болсон. Учрлын хувьд бол шөнийн 3 цагаас эхлээд өглөө 7-8 цаг хүртэл нуугдж агаад гэртээ байх үдэ гэж айсан болохоор багаар гитэж очиод хүн байна уугүй юу гэж халахад ямар ч хүнгүй байгаа юм шиг байсан болохоор хашаан дотроо орж том өрөөнийхөө онгорхоо цонхоор шагааж хөшгийг нь хөдөлгөж халахад ямар нэгэн хүн байхгүй болохоор нь гэртээ орсон. Тэгээ учрлыг гэртээ ороход хинж байгаагүй. Тэгээд аав ээж хоёрлуугаа залгасаж утас нь холбогдохгүй байсан. Ингээ хаалгаа төгсөж хөвтөж агаад хэсэг унтцсан байсан байна. Тэгээ учрлыг гэртээ ороод жоохон дууг хийгээд өглөө 9 цаг болж байхад хашаан дотор нь ингээд хүн дуурайд байгаа юм шиг тийм чимээ сонсогдоод ахаар нь сэрээд цонхороо харахад аав ээж хоёр нь нэг найзтайгаа хамт орж ирсэн. Аавдаа болсон асуудлын талаар хэлэхэд бол цагтаа дуудлага үг гэж хэлсэн байгаа юм. За энэ хүртэл ярьсан мэдээлэл бол ерөөсөө цэвэр учрал охины мэдүүлгээс би та бүхэнд хүргэсэн байгаа. Тэгэхээр учрлын аав ээж хоёр нь гарч яваад гэртээ ч оноогүй бүр өглөө ирсэн байгааз тэр шөнө юу хийж явсан, хаана явсан талаар одоо мэдээлэл хүргэе. За тэгэхээр учрлын аав нь эхнэрээсээ гуйж агаад нэг шил ярих ахуулаад хамт гэртээ уугаад эхнэрийнх нь найзын рүү авсан. Тэгээ эхнэрийнх нь найзынх нь төрсөн өдөр болоод өрсөн байгаа юм. Тэгээ замдаа 2 шил ярих аваад явж хахад тулгаатай таараад тулгаа нилийн ууцсан бүр хутга энэ төр сувчилцсан явж исэн болохоор нэг шил ярихаа өгсөн. Тэгээ тэр найзандаа очиж уугаад тэндээ хоноод өглөө гэртээ ирсэн. Тэгэхээр замдаа бол тулгаатай учрлын аав хоёр нь таарсан болж байгаа байхгүй юу? За энэ хэрэгтэй холбогдуулж болвол хид хідэн гэрчээс мэдүүлэг авсан байсан. Эхлээд Тухайн аймгийн багийн засаг даргын мэдүүлгээс толгой гэж хочилдог хүн байгаа юм аа. Гудамжинд арх уугаад явж яадаг. Шоронд олон удаа орж гарч исэн талаар нь сонсч исэн. Малын улгаа хийгээд шоронд орсон юм лээ. Миний мэдхээр архины хамааралтай гудамжинд арх уугаад л явж байдаг гэсэн байна. За дараагийнх нь охины ангийн багш эсвэл одоо нийгмийн ажилтан байх нэр нь мэдээлэл нь нуудлагдсан байсан. Учирлын ээж аав хоёр нь баг зэрэг арх согтууруулахын даны зүйл хэрэгэлдэг хүмүүс чиг санагдсан. Охины хувьд бол үгдөө цөөтэй төлөв даруу ангийн хүүхдүүдтэйгээ бараг юм дуурайд байдгүй, хорт муу зуршил байхгүй, хичээл номондоо баг зэрэг сул, ар гэрээс тавих хараа хяналтцул, ээж аав нь эцэг гэхийн уралд нэг ч удаа оролцож байгаагүй. Тэгээ охиныхоо сурлагын талаар ч гэсэн нэг ч удаа ярилцж байгаагүй, асууж байгаагүй. Гэрт нь очиход аав ээж нь согтуу байдаг байсан. Аав ээж нь арх уугаад охиноо гэрт нь ганцаарнг нь үлдээснээс болж ийм хэрэг болж байгаамаа. Гэртээ ихэвчлэн ганцаараа байдаг. Тэгээд аав ээжийн арх уугаад явхаар гэрлүүн хүн орсон байхаа гэж бодож байна гэсэн байна. За дараагийн гэрч бол гэмтрэг үйлцээ этгээд буюу тулгаагийн эхнэр. Манай нөхөр арх уухаараа олон оногоор явдаг. 2 сараас эхлэн огт арх уухгүй байжгаад наадмаар ууцсан. Тэгээ түүнээс хойш 10-20 орчим хоног явж байгаад мэрсэр ганц 2 удаа гэртээ очиж хонсон. Харин 8 дугаар сард гэртээ 90 очин яваад 7-8 удаа л очисон байх. Би нөхрөө гудамжинд уугаад явж байхад нь 2 удаа олж аваад гэртээ харж байсан. Үүнээс хойш ахиж гарч яваад гэртээ ирээгүй. Яг тэгээ явсныхан дараа сумын төвд явж байгаад хүмүүсээс нөхрөө хүчингийн хэрэгт холбогдсон гэж сонссон гэсэн байна. Ингээд аймгийн шүүх шинжилгээний хэлсэн шинжээ жимчийн дүгнэлтээр хохирогч охины биед хүзүүнд цус хуралт, охин хайлтны гадна суур хэсэг болох хярцанд 6 цагийн түвшинд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл, хохирогч бэлгийн харьцаанд ороогүй байна. Гадна бэлэг хэрэгтний хөгжил насандаа тохирсон, бэлгийн харьцаанд орох чадвартай, бэлгийн харьцаанд орж байгаагүй тул бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөөгүй болно. Охин хайлт гэмтэл тогтоогдсонгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Харин учирлын хувьд бол одоогоор сэтгцийн хувьд эрүүл боловч сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа авах боломжтой гэх эмнэлгийн магадлалгаа
Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр үйлдэгдсэн гэмтэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шин чанарууд илэрж байна. Дээрх шинжүүд нь бол гэмтэргийн улмаас хүний сэтгцэд цучирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл засал, сэтгэл зүйн тусламж үйлчлэгэнд хамрагдах шаардлагатай эмчилгээ үргэлжлэх хугацаа нь хувь хүний сэтгэл зүйн онцлог болон сэтгэл засал, сэтгэл зүйн тусламж үйлчлэгэнд хамрагдах хэсэг болон гэр бүлийн дэмжлэг бүхий орчноос хамаарна гэсэн шинжээч шин дүгнэлтүүд гарчээ. Гэмтэрэг үйлцэн этгээд болох тулгаа бол аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгц эмгэх судлалын дүгнэлтээр сэтгцийн хувьд эрүүл өөрийн үйлдэлийн мөн чанарыг ухамсарлан ойлгох чадвартай, болж өнгөрсөн үйл явдлын тухай үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болно гэсэн магадлал гарсан байна. Тэгэхээр улсын яллагчийн зүгээс ийм саналуудыг гаргажээ. Тулгаа мэдүүлэг өгөхдөө хохирогч охины биед гэмтэл учруулснаа санахгүй байна гэж мэдүүлж байгаа. Гэхдээ энэ нь эмнэлгийн магадлалгаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэвийн сэтгцтэй болохыг тодорхойлоод өгсөн мэдүүлэг нь бол үнэн зөв биш болох нь батлагдсан болж таарад байгаа. Энэ гэмтэргийн улмаас заавал өөрийн бэлэг эрхтэн хийсэн байх шаардахгүй. Хохирогчийн бэлэг эрхтэнд хуруугаа хийж долоосон гэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн тухайн гэмтэргийг төгсгөж чадаагүй байгаа нь хохирогч охин тухайн нөхцөлд өөрөө санаачлаг гаргаагүй байсан бол цаашдаа ямар зүйл болох байсан талаар үгүйсэхгүй. Гэмтэрэг үйлцэн гин буруудад тооцоолох саналтай. Гэмтэргийн улмаас учирсан хохирол болон хор уршгийн хувьд насан туршаагүй хохирогчийн бие болон сэтгэл санааны хохирлыг төлөөлөх саналтай. Хохирогчийн сэтгэл санааны хохирлын түвшин 2 дугаар зэрэглэлийн гэмтэлтэй байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох дээр тусгаалan саналгүй байгаа. Мөн насан туршаагүй хохирогчид өмгөөллийн үйлчлэгээ үзүүлсэн өмгөөлийн зардал болох 1,500,000 төгрөгийг шүүгтгчээс гаргуулах саналтай байна гэсэн саналыг тус гаргасан байна. Харин шүүгтгчийн өмгөөлөгчийн зүгээс буюу тулгаагийн өмгөөлөгчийн зүгээс гин буруугийн тал дээр бол марахгүй байна. Согтуу байсан учраас зарим зүйлийг нь санахгүй байгаа гэж мэдүүлэг өгсөн. Хохирогчийн өмгөөлөгчийн хохирол 8,573,400 төгрөг гаргуулахаар хэллээ. Хэдийгээр гин буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа боловч ар гэрийнхэн байдлыг нь харгалзаж үзээд дунджаар тогтоож өгнө гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн байна. Шүүх хуралд бас иргэдийн төлөөлөгч оролцсон. Иргэдийн төлөөлөгчийн зүгээс бол шүүгтгчийг гин буруутай гэж үзэж гин гэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын мэтгэлцээний үр дүнд өөрийнхөө итгэл үнэмшлийн хүрээнд гаргасан дүгнэлт бөгөөд хуульд нийцсэн гэж үзсэн. Шүүгтгч буюу тулгаа шүүх хурал дээр би гин буруугаа ойлгож гин, болсон явдлыг санахгүй байна, сайн санахгүй байна, гин буруугаа хүлээн зөвшөөрж гинэ гэж хэлсэн байгаа юм. Ингээд шүүгтгч тулгаад эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-ийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 1 дахь хэсэг заасан 14-өөс дээш 18 наснд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр занал хийлж, бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл хийж, хүчинсэн гэмтрэг үйлдсэн гин буруутай тооцож, 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг бол хаалттай хорих байгууллагад идлүүлэхээр тогтоосон. Мөн 6 хоногийн турш цагдаа хоригдсон. Цагдаа хоригдсон үүнийг нь бол хорих ял идлэх хугацаанд нь оруулан тооцож байгаа. Мөн хүний сэтгцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн жишг аргачлал иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497-гийн 1 дэх хэсэг зааснаар хохирогчийн сэтгцэд учирсан хор уршгийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 10 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,600,000 төгрөгийг гаргуулан насан туршаагүй хохирогчид олгох. Насан туршаагүй хохирогч нь цаашид эрүүл мэнд болон сэтгэл санаа, сэтгэл заслын зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлээд шүүгтгч тулгаагаас иргэний журмаар нэг хэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтоосон байна. Дээрх хэрэг нь болохоор эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, хэрэгтэй холбоотой бол давж заалдах шатны магадлал болон хяналтын шатны тогтоол байхгүй байсан. Одоо тэгэхээр бол зарим зүйлсийг ерөөсөө хэлэхгүй бол үнэхээр болохгүй байна. Миний хувьд болохоор нэг ерөөсөө дүгнэлт ингээд хэрэгүүдээ ярьчаад хийдгүү. Гэтэ энэ удаад бол хийхээс өөр аргагүй. Мэдүүлэг дээрээс охины багш нь ер нь ингээд аав ээж хоёр найрах уучаад байдаг. Охины хувьд бол ихэнхдээ ганцаараа байдаг гэсэн. Тэгэхээр учирлыг анх удаа ингэж ганцаараа ингэ орхиж явсан тохиолдол биш болж тараад байгаа. Учирлын ээж нь болохоор ингэсэн байсан. Бид хоёр ядаргаагаа тайлгаад нэг жилийн хувааж уусан гэсэн байсан. Юу яриад байгаа юм бэ? Юу ядаргаа тайлж арх дарс үр хүүхдийнхээ хажууд уугаад тэгснээ бүр охин хүүхдээ шүн дунд ганцаарнг нь хажууд нь бүр ингээд ойр хавьд нь олигтой хурж байхгүй гэдгийг өөрсдөө бүр мэдсээр бэжэж найзынхаа төрсөн өдөрт арх уух гээд явцсан. За болий.
Тэмдэглээд шүүн гэртээ яагаад ирж болоогүй юм бэ? Хүүхэдтэй ерөөсөө ингэ санаа зовдгүй юм уу? Дараагийнх нь болохоор тэр тулгай гэдэг хүнийг аав ээж хоёр нь таньдаг мэддэг байсан байгаа байхгүй юу? Тэгээ дэлгүүрийн үүдэнд тараад минд мэдчихэд нэг шил архиа өгчөөд явсан. Гэтэл тулгай шүүн дунд учирлын дорхтой болохоор эдний аав ээж хоёр нь байхгүй байгаа гэдгийг мэдээд орсон. Учир нь та хин юм бэ? Ингээд аав ээж хоёр хаана байгаа юм бэ гэж асуухад шууд төрсөн өдөр дээр байгаа гэж хариулахыг бодоход болвол аав ээж хоёр нь тараад минд мэдээд ингээд нэг жил арх өгсөн гэсэнтэй тий. Тэгтээ болвол бид хоёр төрсөн өдөрт явж байгаа манай охин гэртээ ганцаараа үлдсэн гэж бараг хэлсэн болж тарж байгаа. Хэрвээ төрсөн өдөрт явсан гэж өөртөө хэлээгүй байсан болвол тулгай тэрийг яаж мэдэх вэ? За дараагийнх нь хэрвээ учрал тэрхэн одоо зурд ерөөсөө өөрөө ингээд ухаан гаргаж бодож сэтгэж одоо шээчээд ирээ гэж гарч цухтаагүй байсан бол яах вэ? Тэгсэн бол насаараа өөрийгөө ингээд зэмлэж буруудгаж амьдралдаа бүр маш том сэтгэл зүйн гэмтэлтэй травматай болж амьдрах байсан гэдгийг бол бүр үнэхээр бодхоос аимшигтай. Тэгээ шүүх шинжилгээний дүгнэлтийг уншаад би бол нэр үнэхээр ашгүйдэл гэж бодсон. Гэтэл тэр 54 настай гэмтрэг үйлцэн хүн болвол жаахан охины биед нь ингээд хүрсэн, үнссэн, бүх хувцсын тайлсан, оролцсон гэж бодохоор бүр охины хувьд болвол мэдээж маш том сэтгэл зүйн хямрал дарамт болж байгаа. Тэгээ сэтгэл зүйгээ маш сайн эмчлүүлэхгүй бол улмал ингээд бүр дотгошоо олж гинт бодох тохиолдол байхыг ч гэсэн үгүйсэхгүй нэг төрлийн ингээд айх зүйл нь тийм зүйл болч байгаа учраас тэгээд аав ээжтэй ингээд учрал аавж хоёроо өглөө орж ирэхэд нь би ингээд бараг л хүчндүүлэнгээ аллаа гэхэд шууд охиноо цагдаа дууд гэдэг нь яаж байгаа. Тэр хүүхэд ингээ гадаа 4-5 цаг нэмгэн наатан подологтойгоо унтаж амраачгүй дээр нь сэтгэл зүйн маш тогтургүй айжсан байхад яагаад аав ээж өөр нь өөрсдөө цагдаа дуудаж болоогүй юм бэ? Хүүхэд айсандаа буруу зүрх ярьсан бол яах вэ? Ингээ ер нь бүр ингээд яриад ах юм бол маш олон зүйл байгаа. Тэгэд 5 жил 5 сарын ял авсан гэсэн тэгэд гарч ирээ яах вэ? Гарч ирээ дахин хүн одоо хүчндэх гэж завдахыг хинч мэдгүй өмнө 6 удаагийн яар шийтгэл авч исэн гэсэн. Тэгээ тэр охины ээж аавын хийсэн үйлдэл мэдүүлгийг уншаад маш их ингээд бухимдал төрлөө миний хувьд ямар ч хариуцлагагүй нэр үнэхээр ямар хариуцлагагүй эцэг их вэ? Ямар арчаагүй юм бэ? Дөнгөж өсвөр насандаа явж байгаа цэцэг цэрүү шиг тийм жаахан охиноо ойлгоод ярилцаад халамжлаад эцэг эхийн үүргээ биелүүлж чадахгүй 16 настай охиныхоо эцэг эхийн хуралд ч гэсэн нэг ч удаа сууж байгаагүй, очиж байгаагүй, нэг ч удаа сурлагын талаар асууж байгаагүй гэдгийг л ингээл уншихад болвол охиноо зүгээр ингээд хайцсан санагдаж байгаа байхгүй. За тэгэд ингээ яриад байвал бүр маш олон зүйл байна. Өнөөдрийн хэрэг маань ингээд дууссан. Тэгээ та бүхэн бас сонсоод өөрсдийнхөө сэтгэлдээ бичээрэй. Миний хувьд ер нь бол хэрэг ярихдаа ерөөсөө өөрийнхөө үзэл бодлыг оруулдаггүй. Гэхдээ энэ удаад бол зүгээр ингээд таамгүй төвшүүлээд бас яагаад ингэж байгаа юм болоо гэсэн асуултууд бас гаргаж ирэхийг хичээлээ. Чимээгүй үнэхээр өнгөрч чадсангүй. Тэгээ манай подкастыг маш олон эцэг эхчүүд сонсдог байх. Тэгээ та бүхэн маань энэ удаагийн дугаараар тодорхой хэмжээний урьдчилан сэргийлэх мэдээлэл авсан байхаа, мэдээлэл болж чадсан байхаа гэж найдаж байна. Тэгээ манай өнөөдрийн подкасттай хамт байсан та бүхэндээ маш баярлалаа. Эцэст нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая. Өөрсдийнхөө болон үр хүүхдийнхээ сэтгэл зүг эрүүл байлгаарай.